Сайн мэдээ. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэх зорилт бүхий вагонд тогтжуулж байна. Тусгай зорилтын их тодтолтой зөвхөн дарганаар зорчдог байсан 482 дугаар галт тэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулсан тороглож байгаа сайн мэдээг дэлгэрүүлье. 482 дугаар галт тэрэг эх 2017 онд их засварт орох байжээ. Тэрнээс өмнө буюу энэ жил засвар хийнгээ. Зориултыг нь өөрчлөн хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэх стандартын дагуу тоноглохоор засварлаж байгаа нь энэ юм а. Тийш аялах тохиолдол гарлаа гэхэд бас юу яадаг юм л да, бууд суух асуудал төвөгтэй байдаг, буудлын нийтрийн юмд байрлах асуудал төвөгтэй байдаг. Тийм болохоор бас багуундаа байрлах магадaltaй гэж үзсэн үндсэн дээр энэ галтгоог бол хэвээр үлдээж байгаа. За тэгээ энэлийн одоо местүүдийг энд одоо нөгөө хөгжлийн бэрхшээлтэй иргэний зориулалтаар өөрчлөн томилж байгаа асуудал бол анхных тий. Улаанбаатар төмөр зам зорчигчийн 325 ширхэг вагонтой өдөрт нийтийн үйлчилгээнд 290 вагон явж байна. Тэдгээрийн нэгэнд нь л хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулсан тоноглол бүхий зөвхөн нэгэн местэй буфет байдаг нь энэ юм. Энэ галт тэрэг Улаанбаатар Москвагийн чиглэлд явдаг хөгжлийн бэрхшээлтэй нэг л иргэн үйлчлүүлэх боломжтой. Харин одоо засварлаж байгаа 482 дугаар галт тэргийг хөгжлийн бэрхшээлтэй 6 хүнийг асран хамгаалагчийн хамтаар зорчих бүрэн боломжтой байхаар зураг төслийг нь гарган ажиллаж байна. За энэ 3 купыг яаж үлдэж байгаа вэ гэхээр эхний энэ купыг бол бид нэр хаалгатай юм. Энэ 2 купыг нь бол бид нэр оф шишиг ингэж задгаагаар хийх юм байна. Гэхдээ бас энэ дээр нь хөшиг оруулаад өгнө л дөө. Тэгээд энэ нойлын бол энэ талтай юм ташуу энэ дээр гаргаж өгч байгаа. Нойл мэн болохоор яг нөгөө стандартынхаа шаардлагын дагуу одоо хэмжээ дамжаанууд нь бүх юм нөгөгдсөн байж байгаа тийм. Тэрэгцэртэй иргэдийн галт тэрэг рүү өргөж оруулах өргөгч тэрэг багтах хаалга хийгээд коридор гэх мэтээр бүх зүйлийн зураг төслийг нарийн гаргаж түүнийхээ дагуу вагон депогийн инженерүүд шаргуу ажиллаж байна. Ер нь бол дундч тэрэгцэр стандартаараа 90 см өргөнтэй байт юм байна. Тэгэхээр бид нарт 1 м-с нарийнгүй хаалгах хэрэгтэй болж байгаа. Гэвч манай вагоны маань хаалга өөрөө 80 см байдаг. Тэгэхээр бид нар энийг дахиад 20 см сонгож байгаа. Дараагийн нэг хүндрэлтэй асуудал юу вэ гэхээр энийг тэрэгцэртэй иргэнийг одоо яаж айдахтай байдлаар те тавцан руу гаргаж өргөж оруулах уу, яаж буулгаж суулгах уу гэдэг асуудал. Энэ өргөлтийн механизмыг бас бодож олсон байгаа. Тэрэгцэртэй иргэдийн холбооны тэргүүн Чулуун долгор зан тээврийн сайдад хүсэлт тавьсны дагуу дарга нарын зорчдог байсан 482 дугаар галт тэргийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд зорчиход зориулан тоноглон засварлах их ажил ийхүү өрнөж байна. 482 дугаар галт тэрэгний их засвар хийгээд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийг тээвэрлэхэд зориулан тоноглох бүх зардлыг Улаанбаатар төмөр замаас гаргаж вагон депогийн инженерүүд засварын ажлыг хийж байгаа сайн мэдээг үзүүллээ.